Өдрийн мэнд үзэгчдээ Тэнгэр панел эхэлж байна. Өнөөдөр бид Монголын 87 аж ахуй нэгжийн захиалгаар энэ панелыг эхлүүлж байна. За энэ бол юу гэхээр Монголын 87 аж ахуй нэгж татварын маш хүнд нөхцөлд ороод 46 тэрбум төгрөгийн хохирол амсч хаад байгаа. За энэ тухай ярилцахаар бид өнөөдөр дөрвөн зочин ирсэн. Одоогоор нөгөө төвжирлээс замын төвжирлээс болоод манай худалдаа аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал Манлай хотроос бусд арайхан ирж амжаагүй байна. Тэгэхээр хоёулаа эхлээд эдгээр хүмүүс маань орж ирэхээс өмнө ямар учиртай одоо 87 аж ахуй нэгж татварын асуудалд орчоод байгаа гэдгийг төр зур үзэгчдэд тайлбарлаж байна. За баярлалаа. За энэ бол 2024 оны 8 сарын 30-ны өдөр одоо татварын одоо аж ахуй нэгжийн орлогын албан татварын хуульд орсон нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудал байгаа. За татварынхаа 1% бол одоо нийгмийн сайн сайхны төлөө нийгмийн хариуцлагын хүрээнд одоо боловсрол, эрүүл мэнд, спортын чиглэлд ч гэдэг юм уу энэ чиглэлд одоо хөрөнгө оруулалт хийх юм бол одоо татварын одоо хөнгөлөлтийг идэлүүлнэ, 1% хөнгөлөлтийг идэлүүлнэ гэсэн энэ заалт байгаа. Тэгээ энэ 24 онд одоо нэмэлт өөрчлөлт ороод энэ өөрчлөлт орсны дагуу бас хууль хэрэгжиж эхэлсэн. За энэ дагуу бол аж ахуй нэгжүүд маань хууль нэгэнтээ батлагдсан учраас энэний дагуу бол одоо тодорхой хувьдыг энэ нийгмийн сайн сайхны чиглэсэн энэ одоо үйл ажиллагаануудыг дэмжих чиглэлээр одоо зарцуулалтаа хийгээд явсан байгаа. За тэгээд 24 оны татвартай холбоотой асуудал байна. Үргэлжлүүлээ 25 оны одоо энэ 1% одоо хөнгөлөлттэй холбоотой асуудлууд байгаа. Энэ дээр одоо үүсэж байгаа нөхцөл байдал гэх юм бол аж ахуй нэгжүүдэд одоо зарцуулсан хөрөнгийг нь одоо хасалтж тооцох ч үгүй юм уу. Энэ хөнгөлөлтийг идэлүүлэх энэ чиглэлээр бол яамдууд дээр одоо харилцан одоо ойлголт төслийн зөрүү гэх юм одоо хууль хэрэг одоо хэрэгжүүлэх энэ үйл явц дээр одоо зөрүүтэй одоо ойлголтууд яваад байгаа. За сүүлд бол одоо энэ эдгээр одоо аж ахуй нэгжүүдийг татвар ерхийн газар дээрээс одоо дуудаж энэ талаар одоо уулзалт хийсэн байна лээ. Тэгээд энэ уулзалтын хүрээнд бол энэ татварын 1% хөнгөлөлтийг идэлүүлэх одоо боломж одоо байхгүй байна. Одоо энэ хэрвээ хууль батлагдсан ч гэсэн дагаж одоо гарах дүрм журам стандартуудыг нь бол тухайн одоо засгийн газрын одоо байгууллага юм уу тухайн одоо сайд одоо баталснаар одоо хэрэгжүүлэх юм боломжтой гэсэн юм мэдээллүүдийг өгсөн. Тэгээд татвараас бол эдгээр аж ахуй нэгжүүдийг одоо татварынхаа тайланд засвар хий. Энэ одоо 1%-ийнхаа татварыг одоо улсын төвлөрүүлээ. Энэ хэрвээ ингэхгүй боломжгүй болох юм бол одоо татварын одоо дараагийн асуудлууд одоо аж ахуй нэгжүүд дээр үүсэх юм а гэсэн ийм мэдээллийг өгсөн. Тэгээд одоо энэ дээр байгаа аж ахуй нэгжүүд нэгэнтээ одоо энэ хууль гарсан, нэмэлт өөрчлөлт орсон, энэний дагуу зарцуулалтуудаа хийсэн, тодорхой төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. Гэтэл ингээд энэ ойлгомжгүй үүссэн нөхцөл байдлаас болоод аж ахуй нэгжүүд өнөөдөр одоо хүнд нөхцөл байдалд орчод байгаа ийм дүр зурагтай л байна та. Энэ бол одоо ингээд үл ойлголцоогч гэдэг юм уу те нэг тийм бид нар ингээд жаахан соёлтойгоор тайлбарлаад байна л да. Энд үл ойлголцол ерөөсө гараагүй гэж би ойлгоод байгаа байхгүй юу? Яг тэгэхээр хууль бол 2024 оны 8 сарын 30-нд батлагдсан. Энэ цагаас хойш яг хэрэгжих нь 2024 оны 10 сар. Тэгээ энэ цагаас хойш яамдууд зэрэгцүүлээд дүрм журмаа гаргах ёстой байсан боловч ажлаа эс үйлдэснээс болоод энэ олон аж ахуй нэгжүүд хохирцсон байгаа гэж би шууд одоо тодорхойлмоор байгаа байхгүй юу? Ер нь бол 2024 оны 9 сарын 9-ний өдрийн 34-нд тоот одоо төрийн мэдээлэлтэр бол энэ одоо хуулийн нэмэлт өөрчлөлт одоо ороод тэгээд ерөнхийдөө энэ төрийн мэдээлэлтэр гарснаас хойш 10 хоногийн дараа энэ хууль одоо бүх нийтээр хэрэгжих юм залттай шүү дээ. Тэгээ энэний дагуу бол ерөнхий мэдээллүүд явсан. Тэгээд одоо шууд одоо саяных бол таны зөвлөлтөө ер нь жоохон илдгээр хэлээд байгаа гэсэн. Одоо цаагаараа бол яг аж ахуй нэгжүүд дээр өнөөдөр энэ тулчсан асуудал байна. Таны түрүүний дурдсан одоо 46 тэрбум төгрөгийн асуудал яригдчихэж байгаа. Энэ бол тэгээд одоо бага мөнгө биш. Тэгэхээр аж ахуй нэгжүүд дээр одоо тодорхой одоо дүрм журам стандартуудыг энэ тухайн үед нь энэ хуулиа дагаад засгийн газрын одоо байгууллагууд маань гаргах л ёстой байсан. Жишээлх юм бол одоо эрүүл мэндийн одоо салбарт 2024 онд одоо эхнийх нь одоо стандартууд мөрдөгдөд ингээд хууль журмууд нь гараад явсан байдаг. Гэтэл одоо тэрийгэ хүчингү болгоод 25 онд дахиж одоо шинжилээд баталсан бас нэг юм асуудал байна. Тэгэхээр одоо өмнө нь 24 онд одоо тухайн дүрм журамд тааруулаад аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа
одоо энэ хөрөнгө зарцуулаад явж ирсэн бол дахиад энэ ойлгомжтой асуудал үүсээд 25 онд шинээр гарсан журам руу бас тааруулаад ингээд явах нэг асуудлууд үүсэж байгаа юм л да. Тэгээ энэ аж ахуйн нэгжүүдийг л одоо ингээд хохироогоод нэг талаараа ингээд дэмжих гээд байгаа хууль тий нийгмийн сайн сайхны төлөө сая бол одоо асуудлууд бас хүндэрлээ шүү дээ. Багш нарын асуудал, эмч нарын асуудал гэл ингээд цалингийн асуудлууд ингээд хөндөгдлөө. Тэгээд ерөнхий сайдын зүгээс бол бас санаачлаг гаргаад ерөнхий сайдын ахлах зөвлөлтөд одолдоо ажил төрийн танхим хамтраад 2 удаагийн бас уулзалтуудыг хийсэн. За 9 сарын 1-нд болоод 9 сарын 3-ны өдрүүд нэг давхарцсан тоогоор 150 60 гаруй аж ахуйн нэгжүүд орж ирсэн. Тэгээ энэ дээр бас асуудлуудыг ярьсан. Ер нь бол одоо энэ 1% энэ илүү боловсрал эрүүл мэнд чиглэл рүү хандуулаач гэсэн одоо уриалгыг гаргаж байгаа. Гэтэл аж ахуйн нэгжүүд бол бэлэн байгаа. Энэ дээр бол одоо зарцуулалтаа хийхэд. Гэтэл энэ дагсан дүрм журмууд нь ойлгомжгүй байгаа учраас одоо бүрэн гүйцэд одоо гараагүй. Зарим дээр нь бол батлагдаагүй ингээд явж байгаагаас болоод аж ахуйн нэгжүүд бол одоо яахаа мэдхээ учраа болохоо болчихж байгаа байхгүй нэг гэсэн та. Тийм худалдаа ажил төрийн танхимын хувьд бол энэ хуулийн дүрм журам бодлогын өмгөөллийн үйл ажиллагаа бол одоо худалдаа ажил төрийн танхимын одоо үндсэн одоо чиг үүрэг шүү дээ. Тэгээд энэ хуулиуд болоод энэ дүрм журмууд дээр одоо бизнес эрхлэгчдийнхээ санаа бодлыг тусгах. За энэ дөрвөн байгууллагуудтай болоод энэ хууль санаачлагчдтай донсын их хурлын гишүүдтэй бас хамтарч одоо энэ хуулийн хилцүүлгүүдийг, журмын хилцүүлгүүдийг бол худалдаа ажил төрийн танхим дээр бол орон байнга зохион байгуулж байгаа. Тэгэхээр бол ер нь бол оролцоог хангаад явах ийм заавал одоо олон нийтээр хилцүүлэх шаардлагатай тий олон нийтийн санаа бодлуудыг тусгах ёстой. Тэгээ бид бүхэн бас бизнес эрхлэгчдийнхээ саналуудыг тусгаад тухайн бүрд нь одоо санал зөвлөмжүүдээ ингээд өгөөд явж байгаа. Харьцангуй бас ер нь энэ хууль батлах хууль санаачлагтай хуулийг одоо өргөн барихаас өмнөх энэ хилцүүлгүүдийг хийх хэсгээр бол бид бүхэн бас өөрсдийнхөө үргийг хариуцлагыг одоо хомсорлаад аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтарсан байдлаар хийж байгаа. Танхимын дэргэд бас 21 одоо бодлогын зөвлөл байгаа да. Тэгээ энэ чиглэл салбар болгоноороо бас зөвлөлүүд маань энэ бодлогын өмгөөллийн үйл ажиллагаа хийгээ явж байгаа. Магадгүй бас зарим одоо тохиолдолд бас таны саяны хэлсэн шиг те тодорхой хүрээнд одоо хуулийн одоо асуудлуудыг хилцүүлээд ингээд олон нийтэд тэр хилцүүлсэн мэтээр ингээд явж байгаа асуудлуудыг өгөөсөх хөлтэй яа тохиолдлууд бас байгаа. Танхимын хувьд бол бидэн дээр нээлттэй ирсэн санал зөвлөмж өгөөч гэсэн энэ тохиолдлууд дээр нь бол бид бүхэн бас энэ хилцүүлгийг нь бол хийгээд ингээд явж байгаа. Хамгийн сүүлд жишээлбэл эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль анхны одоо танилцуулгыг нь эдийн засгийн хөгжлийн сайд очрол одоо улсын хурлын даргаас өмнө сайд байхдаа манай дээр танилцуулаад ингээд явсан. Одоо маш олон одоо саналууд аж ахуйн нэгжүүдийн зүгээс мод гарсан. Тэгээд энэ саналуудыг бас бид бүхэн нэгтгэхэд бас хүргүүлсэн байна. Тийм улсын их хурл одоо жишээлбэл энэ хуулийг батлаад ингээд нийтээр дагаж мөрдөө гэдэг нэгэнтээ шийдвэр гаргачихсан байгаад байдаг. Гэтэл бид бас нөгөө түрүү яриандаа дурдсан 9 сарын 1-ний өдөр тий одоо энэ улсын төсөвтэй холбоотой багш эмчнэрийн асуудалтай холбоотой цалингийн асуудалтай төсөв бүрдэгтэй холбоотой энэ асуудлуудын дагуу ерөнхий сайдын бас ахлах зөвлөлтөд хамтраад арга хэмжээнүүд хийсэн шүү дээ. Энэ одоо хуулийн зүйл заалтын дагуу аж ахуйн нэгжүүдийг энэ одоо салбарууд руугаа төлхөө хөрөнгө оруулалтаа хийгээч. Энэ 1% одоо тийш нь чиглүүлээч. Боловсролын салбарыг дэмжээч. Эрүүл мэндийн салбарыг дэмжээч. Эмнэлэг тоног хөрөнгө зарж одоо тийм энэ ханиад томоотой үеийн одоо юу гэдэг тийм эмнэлгийн тоног хөрөмжийг сайжруулаач. Ингээ хамтдаа уриалга гаргая. Боловсролын салбарт жишээлх юм бол боловсролын яам оюутан залуучуудын одоо тэтгэлгийг одоо аж ахуйн нэгжүүдэд уриалаад өгөөч. Тэ хамтарсан байдлаар ингээд аж ахуйн нэгжүүдтэй энэ асуудлуудыг шийдъя гэдэг. Тэгэхээр нөгөө талдаа аж ахуйн нэгжүүд чинь ингээд ийм хилцүүлэг хийгээд энэ боломж байна гэдэг. Бид нэр энэ ийшэнэ чиглээд ажиллая гэдэг ингээд ихтгэл үнэмшлийн төрүүлээд тэгээ нөгөө улсуудыгаа дуудаж авчираа та нарт ямар боломж байна гэдэг. Нөгөөдөл маань бас өөрсдийнхөө боломж чинь хязгаарлагдмал заримд нь бол байхгүй шүү дээ. Зарим нь бас энэ рүү сонголтоороо юм чинь орох нэг байна, орохгүй нэг байна. Тэгээд энэ дээр одоо нээлттэй ярилцаад одоо эрүүл мэндийн салбарын маань ч ирсэн тэр уулзалтын дээр одоо эмнэлгүүд маань ирсэн, хөсвүүд ирсэн тийм. Тэгээ өөрсдөн дээрээ байгаа хэрэгжүүлээд өгөөч гэсэн төсөл хөтөлбөрүүдээ бас ингээд танилцуулаад ингээд явсан. Тэгээд маш удаан хугацааны одоо нэг хилцүүлэг ингээд явсан. Тэгэхээр нэг талаараа ингээд энэ чинь хууль нь батлагдсан байж. Гэтэл одоо засгийн газрын одоо зүгээс энийг ингээд олон нийт одоо аж ахуйн нэгжүүдийг уриалаад дэмжиж инлүү чиглүүлээ та нар гэдэг ингээд байдаг. Гэтэл арт талд нь яамдууд дээр энэ дүрм журам стандарт нь батлагдаагүй байгаагийн одоо
Тэ? Чин ойлголтын зөрүү үсээд байна шүү дээ. Нэгэнтээ та нар нэг хувиа зарцуулч гэдэг хууль нь батлагдсан гэдэг ингээд ойлголт төрүүлсэн байдаг. Гэтэл энийг одоо жишээлбэл оны төгсгөл дээр ингээд гинтхэн одоо энэ аж ахуйн нэгжүүдэд ингээд гаргаад ирж байгаа л өнөөдөр хүндрэлтэй асуудал болж байгаа юм л да. Яг хуу тайлангаа засварлаж болно. Гэтэл аж ахуйн нэгжүүд нэг хувиа зарцуулчихсан байгаа тийм. Тайлангуяа энэ спорт, эрүүл мэнд гэдэг цэцэрлэг сургууль барьсан гэдэг. Тэгээд энэтэй дагалдаад бас гарч байгаа маш олон ойлгомжгүй асуудлууд байгаа. Жишээлбэл одоо аж ахуйн нэгж нэг хувиа сургууль цэцэрлэгийн асуудал барьлаа шийдлээ гэж бодъё тийм. Тэгээ нөгөөтгөө одоо яаж хүлээл гэж өгөх үуч гэдэг юм. Гэтэл нөгөө журам дүрм стандарт нь байхгүйгаас болоо. За нөгөөтгөө заавал төрийн өмчт бас хүлээл гэж өгөн тийм. Тэгээд тэр процессууд нь бас ойлгомжгүй байгаа учраас аж ахуйн нэгжний дэрэгтэй сайн үйлс болгоод цэцэрлэг барьсан байдаг. Бүх зардал чирэгэл дагалдаад гарч байгаа асуудлуудын нөгөө байгууллага аж ахуйн нэгж маань л одоо хариуцаад л яваад байгаа байхгүй бас ойлгомжгүй. Тэгээд асуудал нь ойлгомжтой болчих юм чинь тэр төрийн өмчтөнд шилжүүлж өгөөд боловсролын байгууллагад нь харьяалуулаад тэгээд нөгөө үргэлжлээд тухайн одоо цэцэрлэгийн ч юм уу сургуулийн ч юм уу одоо хөрөнгө оруулалтууд энэ донолсын төсвөөс ингээд шийдвэрлээд цаашаа нь явах ч байдаг юм. Ийм зүйлүүд бас байгаа. Тэгэхээр ингээд дагалдаад маш олон асуудлууд байна. Жишээлбэл эмнэлэг эрүүл мэндийн салбар дээр одоо хөрөнгө оруулалт хийгээч гэдэг. Тэгэхээр маш одоо нэг компани одоо хэрэгс хэтэрсэн одоо асуудлууд бас явагдав. Тэгхийн бол энэ дээр бас одоо нэмэлт зохицуултууд оруулаад өгөөд жишээлбэл би одоо хөрөнгө оруулалтынхаа шийддэг бол нөгөө нэг компани одоо барилга өгсрэлтэд бүтцийн асуудлууд шүү дээ. Хамтарсан байдлаар бас энийг цааш нь ингээд явах боломж байна. Аж ахуйн нэгжүүд бол энэ дээр бол ерөөсөө бид бас нийгмийнхаа сайн сайхны төлөө ингээд үүрэг оролцоотой явах нь бас чухлаа гэдэг. Өөртөө бол одоо энийг бол үлэн зөвшөөрөд ингээд явж байгаа. Улсууд маань хэллээ шүү дээ тийм. Одоо ер нь бол татварын алба бол аль болох л одоо зохицуулах аж ахуйн нэгжүүдийнхаа одоо энэ асуудлыг эрхлэхийн хамгаалах тал дээр байна. Энэ яг тэгэхээр энэ дээр нөгөө төр яриад байгаа нөгөө хэрэгжүүлэгч агентлаг гэдэг тийм хэрэгжүүл энэ хуулийг дагаж мөрдүүлэх гэсэн чигүүрэгт нь байгаа. Түрүү бас манай зөвлөх үйлчлэгээний эмэгтэй манаас хэлж байна тийм хуулийг ингэж дагаж гардаг, тайлбарладаг, ойлгомжтой байдлыг нь одоо хүмүүстээ энгийн ойлгомжтой байдлаар нь танилцуулсан хуулийн тайлбар толиуд нас гараад явж байгаа. Шаардлагатай тохиолдолд бол одоо яг энэ орон зай дээр л бас манай татварын үргэлжлэн зөвлөхүүд бол татварын ажиллаж байгаа шүү дээ тийм. Тэгээ бас өргөн хүрээнд ингээд хүн болгонд хүрэхгүй байгаа. Тэгэхээр энийг хүн болгонд хүрэхийн тулд бас илүү нэг тамтын ажиллагаанууд байгаад байна. За ингээд нөгөө асуудал хууль зүйн яам дээрээс нэгэнтээ төрийн мэдээлэлд ороод гарчихсан тийм. Одоо энэ одоо дагаж гарсан энэ журмууд бол одоо хугацааны хувьд одоо болж байна 25 он руу бол шилжээд ороход болж байна. Гэтэл сангийн яам дээр одоо ямар эцсийн шийдвэрүүд гарах юм байгаа тийм. За ингээд бүх одоо яамдуудын шийдвэр нь гараад ингээд ирэх юм бол аж ахуйн нэгжүүд одоо энэ дээр үүссэн төрөний одоо төлбөртэй холбоотой, хөнгөлөлтөө идэлхтэй холбоотой энэ асуудлууд дээр одоо нэгдсэн байдлаар одоо байр суурийг илэрхийлэх замруул орно л доо. Одоо нэг ясандаа нэг буруутан хань штэ. Тэгээ сая хэлж шүү дээ одоо өөр төлбөр үүсгэхээр тэгэхээр одоо жишээлбэл одоо аж ахуйн нэгжүүд маань одоо нэгдсэн байдлаар ч юм уу нэгтээд л одоо энэ асуудлаа шийдэхийн тулд одоо нэг захиргааны иргэн шүүгч байд юм уу ингээд нэгдсэн байдлаар гэхдээ амар шүүхээр явна гэдэг чинь бүр өөрөө тэгээд төртөө шүүгдэлцээд ингээд явна гэдэг чинь бас тийм чинь цаг хугацаа тэгээд сая хэлдгээр 4 жил тэгээд цаашаа ингээд яваад байна. Тэгэхээр энэ наана нь болж өгвөл одоо энэ яамдуудтайгаа ярилцаад татварын алт газрууд маань ярилцаад аж ахуйн нэгжүүдтэйгээ ярилцаад за энэ дээр нэг 85 6 аж ахуйн нэгжийн 46 орчим тэрбум төгрөгийн асуудал байгаа. Тэгээ энэ дээр бас нэг гаргалгаа одоо яралтай олох хэрэгтэй байгаа хаа. Яг нааши ирж явхад замд жишээлбэл эдийн засгийн хөгжлийн яамнаас бас яг энэ татварын 1% асуудлуудаар одоо 26 онд хэдүүлээ яах вэ? Аль салбар чиглэл рүү энийг чиглүүлэх вэ? Танхимтайгаа хамтраад энэ одоо нөгөө одоо энэ шаардлага хэрэгжүүлэх. Ингээд явъя бид нар юугаа хийя? Саналуудаа ингээд явъя гэдэг. Үгүй би яг ингээд телевизэд над асуудлаар чи нэвтрүүлэхт орох гээд ингээд явж байна гэдэг ингээд бас ярилцаал сая нааши ирж ил явлаа л та. Би хараа юу хэлсэн байж магадгүй шүү. Нөгөө талаар бас нэг юм ажиглагдаад байгаа. За нэг зомби компаниуд гэдэг нэг хэсэг яриа гараад байгаа шүү дээ, тэ. Яаж ч болдгоо, татан буулгачч болдгоо, дампуурлаа зарлалч болдгоо. Тэгээд энэ зомби компаниуд чинь өөрсдөө одоо үйл ажиллагаан зогсчихсон. Тэгээд татан буулгаад ингээд явъя гэхээр нөгөө татварын өөртөө байгаад байдаг. Эргээд шүүхтэр очиод компани татан буулгыг гэдэг өргөдлөө гаргаад ингээд явхаар нөгөө шүүхтэрээс нь та одоо ямар нэгэн байдлаар одоо орлого олох боломж баг зэргийн орлого олох боломжтой болчихсон. Тэгэхээр та
компани татан болгох хэмжээнд биш байна. Танд одоо тодорхой хэмжээний орлого байгаа учраас та үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд энэ татварынхаа одоо өрийг төлөө гэдэг юм. А нөгөө хүн тэр үйл ажиллагааны зогсоод одоо үйл аж ахуй нэгжээ цааш навж явж чадхаа болоод одоо нэг ясандаа би чадхаа болсон гэдгээд зарлж чинь. Тэгээд бүр одоо 2 грамгаа сэгсрээд үзүүлсэн. Тэгээ одоо дахиад одоо 2 чихнээс өрийн малгай гэдэг дээр л толчаад байгаа байхгүй. Тэгээ тэрийгээ дахиад нотлоо гэд. Тэгээ энэ дээр нэг баахан ийм нэг хоосон компаниуд бий болж байна. Би энэ дээр тайлбарлая. Одоо энэ дагуу бас нөгөө танхим дээр бас хилцүүлгүүд бас одоо дараа зохион байгуулагдсан. Тэгээд ер нь бол нийтээрээ нэг 5% татварыг одоо ингээд жигдхэн төлдөг болвол яасан юм бэ гэдэг. Энэ нөгөө татварын 2007 онд орсон өөрчлөлт чинь бас л ингээд татварын хувь хэмжээг буулгасан. Тэрнээс болоод энэ далд эдийн засгийг ил гарч ирээд татварын одоо орлого бол одоо тодорхой хэмжээгээр нэмэгдсэн юм байдаг. Тэгэхээр энэ дээр дахиад нэг реформын шинжтэй зүйл хийгээд одоо нийтээрээ 5%-аар ингээд буцаан олголт хийчих юм бол бүх хүн зэрэг одоо саяны хэлдгээр өөрсдөө татварынхаа нөгөө нэг татварынхны ажлыг өмнөөс нь хийгээд явах боломжтой байна гэдэг. Энэ зарчмаар явна. Байгаад. Зүгээр энэ талаас нь үзэх юм бол аж ахуй нэгжүүд маань яг ингээ хоёр хуваагдаад ит юм л. Зарим одоо аж ахуй нэгжүүд бол саяны гаргасан саналыг дэмжиж явдаг бол нөгөө талд нь бол эсэргээрээ татварын хувь хэмжээг нь буулгаад тэгээд жигтгэн төлдөг болъё гэдэг асуудал ярьдаг. Нэг бол ингээд уцаан олголт буюу нөтийнхөө системээр хяналтаа хийгээд явъя гэдэг ийм хоёр байр суурь дээр л тийм л л.